Салбарт бужигнаан үйл явдал ихтэй 7 хоног болж өнгөрлөө. Баасан гарагийн мэндийг үзэгч та бүхэндээ дэвшүүлэн глобал мэдээгээ эхлүүлье. Өнөөдрийн хөтөлбөрөөр Орос Монголын эрх баригч намуудын залуучууд нэгдэж байна. Манай шинэ нэвтрүүлгээр шилдгийг хүлээн авч үзээрэй. Ice Global сувгаар топ нэвтрүүлгийг үзээрэй. Үзэгчтэй амралтын өдрүүдээ хаана хэрхэн яаж өнгөрүүлэхээ хараахыг шийдэж амжаагүй бол манай хөтөлбөртэй хамт байгаарай. Монгол Ардын намын дэргэдэх социал-демократ Монголын залуучуудын холбооны урилгаар Оросын албаны улсын нэгдсэн Орос намын дэргэдэх залуугвар залуучуудын байгууллагын 50 хүнтэй бүрэлдэхүүн Монгол улсад хүрэлцэн иржээ. За өнөөдөр тус залуучуудын байгууллагын төлөөлөгчдийн Монгол улсад хийж байгаа альчлалын нээлтийн ёслол тусгаар тогтнолын ордон боллоо. Өнөөдрийн уулзалтаар Монгол Ардын намын эрхийн нэрмжгийн дагс Садбаатар тус нам энэ оны 2 дугаар сарын 17-нд Москва хотноо Оросын албаны улсын нэгдсэн Орос намтай хамтран ажиллах санамжчигт гаруйсч зорсон талаараа хэллээ. Тэгвэл өнөөдрийн болж буй энэхүү үйл ажиллагаа тус санамжчгийн хүрээнд болж байгаа юм байна. 2016 онд хамгийн сүүлд манай хоёр холбоо бол хоорондоо санамжчигт гаруйсч зорсон юм байлээ. Тэгэхээр бид 9 жилийн дараа 2 оны залуучуудын энэ хамтын ажиллагааг сэргээж цаашаа хөгжүүлж байгаадаа маш их баяртай байна. Дээрээс нь айлчлалын хүрээнд олон мянган жил манай хоёр үндэстэн айлсаж хөрш байсан. Та бүхэн яагаад Монголд ийм удаан ирээгүй юм бэ? Манай улсын эсрэг асар олон тооны хориг арга хэмжээ аваад байна. Мөн барууны орнууд биднийг дэлхийн нийтээс тусгаарлана гэж сүрдүүлсэн. Тиймээс Орос улс дэлхийн нийтээс тусгаарлагдаагүй гэдгийг тэдэнд тааруулахын тулд залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг идэвхтэй нэмэгдүүлж байна. Залуугавар залуучуудын байгууллагын төлөөлөл энэхүү альчлалын хүрээнд Монголын залуучуудын байгууллагатай өргөн бүрэлдэхүүнлээ хэлэлцүүлэх зохион байгуулах, мөн улсын хурал дахь Монгол Оросын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх, Монгол Оросын 100 залуусын хамтарсан найрамдал төгөл байгуулах зэрэг бүхэлдээ ажиллах юм байна. Би өөрөө Казахстан 14 жил амьдарсан болохоор энэ соёл надад маш ойрхон байдаг. Казах монголчуудын соёл үнэхээр ойрхон байдаг учраас би энэ ижил төстэй уур амьсгалтай улсад эрсэндээ маш их баяртай байна. Бидний одоо аав ээжийн үеийн, өвөөгийн үеийн Оросын ахын дүүсийн холбоо өнөөдөр бас дахин сэргээгдэж ингэж харагдж байна. Батдала Багдаев, Жанчударч Баттарч, Евгений Павлов, Ice Global. Одоо харин өнөөдөр болсон үйл явдлын мэдээллийн хураангуйг цөөн хормоор хүргэе. 9 дугаар сар гарснаас хойш Угарынхийн хордлогын улмаас 5 хүн нас баржээ. Тодорхойлбол 23-ны өдөр Сонгоо хайрхан Чингэлтэй Баянзүрх Сквадр хаан улд үргийн нийт 31 өрхийн 81 иргэн Угарынхийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс галын шалтгаанд 28 Угарынхийн шалтгаанд 1 нас баралт бүртгэгдэж нийт 2 өрхийн 3 иргэн нас баржээ. Мөн 24-ний өдөр 1 өрхийн 2 хүн Угарынхийн шалтгаанаар амь эрсэдсэн байна. Өдөрт буюу тодруулбал энэ сарын 25-ны өдөр нийтийн тээврийн автобусаар нийт 600 мянга орчим хүн зорчжээ. Харин тэднээс 89 мянга нь ухаалаг хөрөмжид карт уншуулж төлбөрөө төлсөн байна. Үүнээс дүгнэхэд нийт зорчигчдын ердөө 15% нь карт дарах буюу төлбөрөө хийжээ. Үлдсэн 85% нь бэлнээр төлсөн эсвэл огт төлөөгүй байх магадлалтайг нийслэлийн нийтийн тээврийн нээлттэй өгөгдлийн сангаас харж болохоор байна. Улсын 2 дугаар төв эмнэлгийн хашаан дахь цус хэлбэлт судлалын үндэсний төв авцамын дэд бүтэц түгжрлээс шалтгаалan Air Truck буюу тусгай логистикийн дрон ашиглан Улаанбаатарын даалгаар эмнэлэгт цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Анх 2023 онд цус хэлбэлт судлалын үндэсний төвөөс Монгол Японы эмнэлэг хооронд 5 кг жинтэй цус цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж байсан бол одоо үйл ажиллагаа нь тогтмолжжээ. Уг төслийг Японы JICA байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дрон нь цагт 36 км-ийн хурдтай улсын төв эмнэлгүүд рүү 10 минутанд хүрдэг байна. Нийслэлийн Баян хушууны баруун салаанд 21 аймгийн малчид гар дээрээ бэлтгэсэн маха өөрсдөө худалдаалгацыг ажиллаж байна. Дундын зуучлал, ченжийн дамжлаггүй малын махыг малчдын гараас өөрсдөөс нь хямд буюу анхдагч хүнээр нь худалдан авах боломжийг энэ цэг олгож байгаа юм. Энд адууны мах 10,500, үхрийн мах 14,000, хоньны мах 11,500 төгрөгийн үнэтэй байна.
Австрали, Монгол, Германы хамтын бүтээл, Австралийн найруулагч Габриэл Брэдийн бүтээл Шүн үүр шөнөөр ирдэг кино 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улсаас дэвшээд байна. Энэ жилийн Австрали улсын нэр дэвшүүлэх сунганд нийт 16 бүтээл өрсөлдснөөс монгол хэлээр монгол хүний түүхийг монгол тал нутагт зураг авч Монголын уран бүтээлчид Австрали, Герман, Америк, Колумб, Их Британий уран бүтээлчидтэй хамтран ажилласан хамтын бүтээл ийхүү анх удаа Оскарын шагналд нэр дэвшлээ. Брэдэд 30 дахь удаагийн номын баяр үндэсний номын санд эхэллээ. Тодорхойлбол энэ амралтын өдрүүдэд энэ жилийн хамгийн том үйл явдал болох номын баярыг зөвхөн Брэд улсад бус Оросын муж бүрт тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү баяраар зохиолч, номын зураач, хэвлэг үйлдвэр, номын дэлгүүр, соёл болон утга зохиолын холбоот гээд номтой холбоотой бүхий л хүмүүстэй нэг дор уулзах боломж олддог. Тиймээс Брэдийн үндэсний номын сан энэ цагийн хамгийн нэр хүндтэй төлөөлөгчдийг уншигчтайгаа уулзуулахаар бэлтгэсэн байна. Түүнчлэн сонирхолтой уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатарын Орос газрууд, Улаан-удын Монгол газрууд, Хар хорин хотын дурсгал газрууд болон олон нийтийн сүлжээнд дэх хамгийн олон үзэлттэй монгол бичлэгүүд, үзэсгэлэнтэй монгол бүсгүйчүүд, дэлхийд данстай монголчууд. Бид шинэ хөтөлбөртөө энэ бүхнийг багтаалаа. Топ нэвтрүүлгийг зөвхөн Ice Global телевизээр хүлээн авч үзээрэй. Ice Global телевизээр дахин нэг шинэ нэвтрүүлэг эхэллээ. Бид шилдгийн шилдгийг багтаасан учраас нэрийг нь топ гэж өглөө. Манай период болон олон нийтийн сүлжээгээр аль хэдийн эхнээ гарсан Улаанбаатар хотын хамгийн Орос газруудын топ. Сайн байцгаана уу? Намайг Мария Латышева гэдэг. Энэ бол Ice Global-ийн топ хөтөлбөр. Хөтөлбөрт гарах рейтинг манай редакцийн санал асуулга дээр суурилсан гэдгийг дахин хэлье. Харин та өөрийн санал бодлоо доор үлдээж болно шүү. Өнөөдөр бид Улаанбаатар хотын хамгийн Орос газруудын талаар ярилцах болно. Урагшаа. Манай телевизийн зургийн багийнхан саяхан Хар хорин хотоор зочлон топ хөтөлбөрийнхөө шинэ дугаарыг бэлтгэж байна. Удахгүй та бүхэн Улаан-удын хамгийн монгол газруудын тухай мөн хамгийн үзэсгэлэнтэй монгол бүсгүйчүүдийн алдаршсан монголчуудын топ дугаарууд хүрнэ. Манай эфир болон олон нийтийн сүлжээг анхааралтай дагаарай. Үзэгчтэй амралтын өдрүүдэд хаана хэрхэн яаж өнгөрүүлэх гэж байна? Мэдээж урлаг соёлын олон талт үйл ажиллагаанд оролцох байх. Харин ингэхдээ спортын уралдаан тэмцээнийг бүү орхигдуулаарай. Улсын дөрвөлжгийн эрдмийн театр симфони найрал хөгжим оркестра Night тоглолтоор 2025-аас 2026 оны 63 дахь улирлын тоглолтоо нээнэ. Дөөр бүжгэн жүжигэн бүтээлийн арт талд үргэлж оршдог чухал суур давхарга болох найрал хөгжмийг инхүү онцолж, цэвэр хөгжим суурилсан үзүүлбэрээр шинэ улирлыг эхлүүлэх нь театрын уран бүтээлийн бас нэг онцлог шийдэл юм а. Тоглолтоор тус театрын уран бүтээлийн гол тулгуур болсон хөгжимчдийг онцлон, симфони найрал хөгжмийн уран сайхны илэрхийлэл хөгжимдөх утга зохиол, мэдрэмж, өрнөл, дотоод цэцэглэлийн хүчийг тайзнан харуулна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд Тайчи Чуяны 12 дахь үеийн өв залгамжлагч Чин Бин багш Тайчи Чуан дасгал бие махбодыг дидэхүү сэдвт тусгай үзүүлбэрт лекцийг зохион байгуулна. Чин овгийн Тайчи Чуаны эрүүл мэндийн систем нь Ин Яны тэнцвэр, тэнгэр хүн байгалийн зохицлын гүн, дорнодын философид үндэслэж, уламжлалт хангаах ухаан болон орчин үеийн спортын шинжилгээ ухааныг уялдуулжээ. Үүнийг амьдралын чанарыг дээшлүүлэх төгс эрүүл мэндийн хөтөлбөр гэдэг. Сонирхол бие баргийн 10 цагт Улаанбаатар дахь Хятадын соёлын төв буюу Централ Таварын 705 давтыг зориорой. Улсын драм эрдмийн театрт утга зохиолын 7 хоног үргэлжлэнэ. 27 оны Бямгарагт зохиолч уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага, номын үзэсгэлэн худалдаа, дөрвүүдийн ардын авьяастан, соёлын өв тээгчдийн тоглолттой. Харин 28-ны Нямгарагт жүжигний зохиолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд урьж байна. Одоо зарим үйл явдлыг төвчээр хүргэе. Зүүн хүрээд Ашчуулын хийдийн лам хувиргууд Ганжуур судартай гороол хаялалд урьж байна. Энэ удаагийн алхалт Богдхан уулын төр хурхийн амнаас эхлэн Цэцэгүн, Манзушир гэсэн маршрутаар 22 км замыг туулна. Янжуур судрыг барьж гороолоход 3 нас нэмэгддэг, сайн сайхныг бэлэгддэг гэдэг.
Мөрдөгчлөн амралан аяллаа клуб Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Сүгнөрийн гол руу алхалт зохион байгуулах гэж байна. Алхалт ням гарагт болно. Оросын өргөө буюу хуучнаар Оросын соёл шинжлэх ухааны төв нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна. Тус төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байна. Монголын үндэсний музей энэ сарын 1-ээс өвөл цэгийн хуваарьд шилжсэн. Бямб ням гарагт өглөөний 9 цагаас 18 цаг хүртэл ажиллана. Монголын уран зургийн галерейн соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлч Даваа Самбуугийн бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Нийт баримл болон рельефийн 20 орчим бүтээл энд тавигджээ. Нарлаг дулаахан өдрүүд үргэлжилж байгаа учраас та бүхэн амралтын өдрүүдээр агаар салхинд гарч гэр бүлээрээ цагийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Глобал мэдээ байла. Мөн энэ завшааныг ашиглан 10 жилийн найзуудтай мөн мэд дамжуулъя. Эх 7 хоногт уулзъя. Баяртай үзэгчдээ.